За сайн бацгаана уу? Өнөөдөр та хэддээ 2019 оны 10 сарын 14-ний өдөр 25 настайдаа өөрийнхөө гэртээ амиа хорлсон K-pop idol Sollyгийн амиа хорлсноос хойш 4 жилийн дараа л олон нийтэд цацагдсан Persona Solly гэх бүтээлийн талаар ярилцах гэсэн юм аа. Энэхүү бүтээл нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь Killing Island гэх нэртэй Sollyгийн өөрийнх нь тоглосон 29 минутын урттай богино хэмжээний уран сайхны кино. Хоёр дахь хэсэг нь өөрийнх нь бага насны амьдрал K-pop idol байхын хар бараан тал. Өөрийгөө ойлгох гэсэн хувь хүнийх нь дотоод тэмцлийг харуулах түүний хамгийн сүүлчийн ярилцлага гэгддэг баримтат кино байгаа. Killing Island гэх киног нь үзэхэд амиа хорлсон шалтгаанаа энэ кинонд шингээж үлдээсэн юм шиг үнэхээр учир битүүлэг санагдсан. Улаан даашинцтай, тайрмал өстэй эмэгтэй, нэдлгааны газар дүүжлэгдэх гахай гэх мэтчлэн толгой гашлагмаар олон үзэгдэл бий. Тийм болохоор бөөнөрөө өнөөдөр энэ киноны дал тутгыг нь олох гэж хичээцгээе. Зэгцтэй байлгахын тулд киног нь би та нарт товчхон ярьж өгнө. Дараа нь киногоо үзэж дуусаад илүү гүн рүү нь яцгаая. Киноны эхлэл хэсэгт ногоон өнгийн чимдан харагдах ба түүний хажууд тайрамл өстэй улаан даашинцтай эмэгтэй дуу аялан толинд нүрээ бүрэн зогсдог. Яг энэ үедээ зэрэгцэн нойлын хаалганы цаанаас хэн нэгэн түүнийг чимээгүй ажиглана. Дараагийн үзэгдэл рүү шилжихэд immigration гэх өрөөнд сууж байлаа. Гим нүглээ хилээд орж болох юм уу? Гим бурууга хүлээдэг газар шиг л юм. Хаанаас нь эхэлж ярих вэ? Гэхдээ түрүүнээс хойш энэ юуны чимээвэ? Ямар нэг зүйл засаад байгаа юм уу? Гим буруу гэсэн чинь нэг зүйл санаанд орчихлоо. 12 жилийн өмнө нэг охин байсан юм. Энэ бол түүний ээж. Жинхэнэ ээж нь бол биш л дээ. Харал та. Царай нь өөр харагдаж байгаа зү. Ямартай ч тэр өдөр нөгөө охин нэртэй болсон. Төрснөөсөө хойш анх удаа үхэл гэсэн утгатай байсан юм болов уу? Хүний нэр яаж тоо байж болох юм? Нэдлгааны газраас гаргаад ирчихсэн гахайшгэл. Түүнээс хойш тэр үхэж чадахгүй болохоор зүгээр л амьдэрсэн. Эсвэл зүгээр амьд байсан болохоор амьдэрсэн гэх юм уу? Таалах идэж байгааг нь харчгалаа. Нэрнээс нь болсон үгүйг нь мэдэхгүй ч нэдлгааны газарт тэр сайн амьдэрсэн. Энгийн амьдралаар 12 жилийн турш ганцаараа. За дараагийн үзэгдэл дээр улаан даашинцтай эмэгтэй цонхны завсраар хараад гоё юм аа гэж хэлнэ. Гахай дайнд орсон. Тэрийг мэдгүй. Хаан орилж буй чимээг сонсоод бүх цэргүүд цуцсан гэдэг. Сонсноо. Хүний чимээтэй адил биш гэж юу? Надад л тийм байгаа юм болов уу? Тэр өдөр түүнтэй хавалцсан. За энэ үзэгдлийн дараа цэнхэр устай эмэгтэй дөөжлөөстэй байсан алсан гахай нь өөрөө унаад ирдэг. Түүнийг алж байхдаа мдэггүйч дараа нь ойлгосон. Тэр нэртэй байсан юм байна гэж хэлээд цэнхэр устай эмэгтэй болон улаан даашинцтай эмэгтэй хоёулаа нэгэн зэрэг уйлж эхэллээ. Нэгэн асууя. Гим нүгэл хийгээгүй сайн сайхан амьдарч байгаа ч намжилдаггүй хүн. Харин үргэлж муу зүйл хийдэгч гим нүглээ намжилдаг хүн. Хинэн илүү дивач явах магадлалтай вэ? Би юу гэж бодож байна гэж үү? Бурхан сүүлийнх нь хүнийг илүү хайрлах байсан баг. Гим нүгэл байдаг болохоор л бурхан гэдэг утга учиртай байгаа шүү дээ. Гим нүгэлгийн хүн бурханыг мэднэ гэж байхгүй. Тэр хоёр маш сайн найзууд болсон. Гахай болоод хүн яаж найзууд болох юм гэж үү? Тэр зүгээр нэг гахай биш ээ. Ой, чиндээс юг авмаар байна? Би бол энийг. Зарим үед тэр хоёр хүн байсан. Зарим үед тэр хоёр хоёулаа гахай байсан. Заримдаа том хүн, заримдаа хүүхэд. Тийм байдлаар сайхан амьдарч байлаа. Тэр өдөр ирэх хүртэл Killing Island руу ирээрээ. Дэлхий дээрх хамгийн цэвэр газар. Санаа зовнил болоод өвдөлтийг бүгдийг нь устгаж чадна. Миний ганц эрхэмлдэг хүн. Хамгийн онцгой чамтай хамт. Тэгээд бид Killing Island руу ирэхээр болсон юм. Би одоо цэвэрлэгдээд байгаа юм уу? Надад хэлж амжаагүй нэг зүйл байна. Очинд ор хүртлээ өгсөн гахаал байсан. 17 цагийн нислэгийн дараа миний бие өөрчлөгдсөн. Сэтгэл гэдэг үнэхээр гачирхалтай юм. Гахаа байхдаа мдэггүй юмсан. Хүн болчхоор санаа зовх нь их болчихдог юм байна. Гим нүгэл гэж юу юм бэ? Үүний дараагийн хэсгээр нойлын өрөөнд ажиглан сууж буй хүн болоод удаагүй гахаа хөл дээрээ тэнцвэр олж ядан нойлын өрөөнөөс гарахдаа улаан даашинцтай эмэгтэйг түлхэж унгаагаад ухаан алдуулна. Түүнийг тэврээд уйллаа. Гарт нь байсан бөгжийг амаараа авч өөрийнхөө хуруунд зүүдэг. Түүний готлыг нь өмсөөд ачааг нь чирсээр угаалгын өрөөнөөс гарлаа. Тэгээд эцэст нь бич гисэн гим нүгэлтэн болсон. Бурхны хайртай нэгэн. Одоо би Killing Island руу явах юм уу? Killing Island гэх нэртэй мах хөдөлгөөний газрыг харуулах бөгөөд хөргүүрийн голд 4 гэсэн дугаартай бэлтгэсэн хамах харагдана. Мөн сурталчилгааны үгс харагдсанаар кино дуснаа. Энэхүү бүтээл нь хоёр хэсэгтэй гэж хэлж байсан да. Тэгэхээр хоёр дахь хэсэг болох өөрийнх нь ярьцлаганаас энэ киноны утга санаатай бүрэн нийцэхээр нэг хэсэг байна.
Солигийн хэлснээр аятал хүмүүсийг хүнч гэж боддгоо бололтой. Өөрөө аятал болоод хамгийн их сонсон үг нь чи бол бараа. Хүмүүст өгөх хамгийн сайн сайхан бараа бүтээгдэхүүн болохоор чи тийм л байх ёстой. Энэ болохоор өөрт нь агентлагийнх нь хэлсэн үг юм шиг байна. Харин ард иргэдийг өөрийг нь бараа гэж үгээр хэлээгүй ч гэсэн яг бараа шиг надтай ханддаг байсан гэж хэлдэг. Бүтээгдэхүүний үнцний унчих үедээ гэж айгаад тэр хүмүүс тааруулж амьдрах хэрэгтэй байсан гэж хэлдэг. Тэгэхээр бодит амьдрал дээр өөрийг нь бараа бүтээгдэхүүн гэж хэлж байсан санааг нь энэ кинонд махан бүтээгдэхүүнээр илэрхийлж гаргаж байна. Махан бүтээгдэхүүн гэж юу нь юу вэ? Ашиг олдог, хүний хэрэгцээнд зориулсан, тижээж, өсгөж, эцэст нь нядлагддаг объект. Тэгвэл энэ бүхэн хизэнээс эхэлтэй вэ гэхээр Соли хүүхэд байхаасаа K-pop idol болохоор бэлтгэгдэж эхэлсэн. Тэр үеэсээ Солиг их нэрийг ашиглах болсон нь киноны эхэнд гардаг энэхүү үзэгдэлтэй адил гэмээр. Өөрөө idol байхыгаа гахаамхан бүтээгдэхүүнтэй зориулсан гэж үзэх юм бол Солиг их тайзныхаа нэрийг дөрөв гэсэн бүтээгдэхүүний дугаартай зориулсан юм болов уу? Хүний жинхэнэ нэр үсгээр илэрхийлэгддэг болохоос биш, тоогоор илэрхийлэгддэггүй. Тиймээс дөрөв гэсэн дугаар нь хүн гэсэн утгаар биш. Бараа бүтээгдэхүүн гэж хэлэх гэсэн санааг нь улам тодруулж өгсөн юм шиг санагддаг. Тайзныхаа нэрийг ийхүү тоогоор илэрхийлсэн болвол урлагийн тайзагч гэсэн санагдуулмаар олон хэсгүүд байсан. Энэ хэсгийг харвал хамгийн дээд тал нь яг л тайзны шар гэрэлтүүлэх шиг, харин гол хэсэгт нь үзэгч сонсогч нар уцаараа зураг дарж байгаа юм шиг жижиг дөрвөлжин гэрэлнүүд ойр ойрхон анивчиж байгаа. Тэгээд хамгийн доод хэсэгт нь тайз гэмээр гоёмсог дүрс. Киноны өнгө аяс киноныхоо илэрхийлэх гэсэн санаатай ч яг цав нийцнэ. Гаднаа харагдах байдал нь маш гоёмсог, өнгөлөг өнгө аястай. Харин доторх утга нь амьшигтай. Хэрвээ дөрөв гэсэн дугаар нь тайзны нэрийг илэрхийлж байгаа юм бол дөрөв гэсэн нэрийг өгч байгаа ээж гэд байгаа хүн нь агентлаг буюу байгууллагыг илэрхийлж яж болно. Угаасаа кинон дээрээ жинхэнэ ээж маань бишээ гэд хэлдэг шүү дээ. Ээж гэж хүн юу юм бэ? Хүүхдийнхээ асран хамгаалагч. Харин K-pop idol-уудын хувьд асран хамгаалагч нь гэвэл мэдээж агентлаг байгууллага. Соли ярьцлаган дээрээ анханасаа том байгууллагаас гараагаа эхэлсэн нь тэдний надад мэдрүүлж чадах аюулгүй байдлыг хүссэн гэж хэлдэг. Ярилцлагынхаа өөр нэг хэсэг дээр Соли Matrix киноны улаан болон цэнхэр эмний тухай ярьдаг. Цэнхэр эмний утга нь гэвэл хийсвэр бөгөөд хуурамч ертөнц. Гэхдээ үннээс цухтааснаар өмнө нь амьдарч байсан амьдралаараа үргэлжлүүлэн амьдрах сонголт буюу хуурамч амрам олон. Харин улаан эмний утга нь жинхэнэ бодит ертөнцтэй нүүр тулж эрх чөлөө үнэн олж мэдэх сонголт. Зовлонтой ч гэлээ бодит үнэн. Тэгвэл энэ киноны улаан даашинзтай эмэгтэй, цэнхэр устай эмэгтэй хоёр үнтэй яг л адилхан. Улаан даашинзтай эмэгтэй бол Matrix киноны улаан эм. Цэнхэр устай эмэгтэй нь цэнхэр эм. Гэхдээ Солигийн дотор хоёр дүр нэгэн зэрэг оршиж байгаа. Цэнхэр устай эмэгтэй уйлахад дагаад улаан даашинзтай эмэгтэйч бас уйлж байгаа нь эцэстээ нэг хүн гэдгийг нь илтгэж байгаа байх. Улаан даашинзтай эмэгтэй нь ямар нэгэн дүр эсгээгүй, баг зүгээгүй, төгс төгөлдөр биш, яг л жинхэнэ өөрөө. Энгийн нэгэн гэдгийг нь киноны эхэнд тамхи татаж байгаагаар харуулдаг. За одоо харин нөгөө дүрийг нь ярихын тулд төгсөлийн хэсэгдэр гардаг сурталчилгааны үгсээр очицгоё. Clean Island-ийн цоошин систем өвдөлтгүй, стрессгүй, ямар орчинд өсгөж боловсруулагдсанаас үл хамааран Clean Island-ийн хамгийн дэвшилтэд цэвэрлэгээний системээр дамжсан бүхэн ямар ч нэм бохирдол болоод стресс үүсгэгч хүчин зүйлээс бүрэн ангид болдог. Цэвэрлэгээний системээр орж бүтээгдсэн төгс төгөлдөр Соли. Кинон дээр цэвэрлэгээний системээр орж байгааг дүрсэлсэн хэсэг бол энэ. Гэхдээ улаан даашинзтай эмэгтэйтэй битгий андуураарай. Цэнхэр устай эмэгтэй чинь нөгөөхөө ухаан алдуулаад даашинз гутлыг нь өмсөөд сууж байгаа цэнхэр устай эмэгтэй нь байгаа шүү. Тэгэхээр цэвэрлэгээний систем гэдэг нь idol хүн болох бэлтгэл, шат дамжлах бүхий системийг нь хэлж байгаа байх. Idol хүмүүсийг өндөр ёс суртахуунтай байхыг шаарддаг шүү дээ. Ярилцлаганаас нь шууд жишээ татъя л да. 2007 онд Punch Lady гэх кинон тоглох гээд найруулагчтайгаа уулзсан. Тэгтэл найруулагч нь Солиг чи 1 минут л инеехгүйгээр яриад үзтээ гэхэд нь тэгж чадаагүй гэсэн. Тэнгүүд найруулагч нь бусад хүмүүс инеехгүйгээр зүг зүгээр яриад байхад яагаад чи л ганцаараа инээгээд байгаа юм бэ гэсэн. Нөгөө нэг хүн гахай хоёр сайн найзууд болсон гэд хэсэг байна штэ тий. Тэр нь өөртөөгөө ярилцаж, өөрийгөө хайрлаж, дотоод биегээ хүлээн зөвшөөрч байгааг дүрсэлж байгаа юм болов уу гэж бодсон. Гахааны зүсүүлсэн хэсгийг ногоон уяагаар очихсан байдаг нь мөн л эдгэрлийн үеийг нь илэрхийлж яж магадгүй. За ингээд кинотой холбоотой таамаглалууд маань энэ хүрээд дуслаа. Та нарт өөр анзаарагдсан үнцгүүд байвал бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая да. Баяр таа.